Хэрэв виртуал ертөнц бодит амьдрал шиг чухал болчихвол ямар аюул гарах вэ? Озын ертөнцид тавтай морил. Зам болж байгааг тохиолдуулаад та нарт зуныг санагдуулам гэр бүлтэй холбоотой хөөрхөн нэмийг ярьж өгье. 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたい Оз бол дэлхийд тахны хүмүүсийн цугладаг онлайн виртуал ертөнц юм. Компьютер, утас, зурагт гээд ханаас ч болно. Хүн болгон өөрийн гэсэн аватартай ба аватар нь бүхэл мэдээллийг нь хадгалж байдаг. Энэ дотор хүмүүс ажил хийж, татвар төлж, дэлгүүр хэсэж, өөр улсын хүнтэй асуудалгүй ойлголцож чадна. Компаниуд бүр засгийн газар хүртлийн дотор офистай гэж байгаа. Тэгэхээр энэ доторх ертөнц бодит амьдралтай шууд холбоотой. Энэ сармагчин хулган хоёр бол 10 жилийн сурагчид. Хулган нь математикийн олимпиадад Японыг төлөөлөх гэж байсан ч арай л бараагүй. Гэтэл бодит амьдрал дээр Нацуки гэдэг охин ажил хийх үгсээр орж ирэндээ. Энэ сармагчин хулган хоёр чинь Озын техникийн асуудлыг састин гинэ. Тим том газар ээж зүгээр 10 жилийн хоёр бацааныг ажилуулчихдаг юм байх та. Нацукигийн тэр ажил гээд байгаа нь зүгээр л төрсөн нөтгөлөнд дагаж ичих. За тэгээд нөгөө хулганы аватартай Кенжи цугийн хоолндоо Озын ертөнцид Кинг Казма гэх тулын хамаг л хүнийг ялдаг. Энэ явдал болох үеэр манай Кенжи Нацукитай зөв төрлөх хотлоонд явж байв. Цаачин тэгсэн Нацукигийн төрсөн онсарыг сонсоод л шууд л хэддэг өдөр байсныг нийлжүүл яв. Нилээн ухаантай байгаад Нацукигийн эмээ ир хурж байгаа мэн л да. Японы өнцөг булан бүрээс л хүүхэд аж 30 цуглаж төрсөн өдрийг нэмэрлэж байгаа юм гинэ. Замдаа хамаатнуудтай таарсаар эрттээр үеийн загвартай том байшин л очлоо. Кенжи эмээтэй нуулзаж сууж байтал нөгөө Нацуки чинь шууд л танилц энэ миний сүйт залуу гэдэг хаад идэв. Кенжи чок эмээ чок. Ямар тач орон хоолны цаг боллоо. Энд тэндээс олон хүн цугласаар лав 20 батны тавсан. Тэдний гэр бүл сахилгагүй хүүхдүүд ядаргаатай сонин асуудаг ах, ааштай ягч, халж хараа яриа болчихдаг ах гэдэл төрөл бүрийн хүн бий. Энэ бүхнээс харахад тэдний гэр бүл ямар халуун дулаан гурамсалтай гэдэг нь харагдана. Орон Кенжи 0 хаж яваад компьютер тоглож байгаа ууртай хөдөө тардаг. Бодлогүй Америкаас Нацукигийн өөр нэг аваа ханжирлээ. Тэр хүний гэхдээ Нацукигээс бусад бүх хүн үзий ядаад идэг за. Энэ авгах нь талигаа чигөөгийн нууц самаргийн хүн юм нэ. Ядаж яхад цаач нь эмээгийн эзэмшдэг уулыг зарснаа Америк явцсан байж. Тэгэхэр үзээд идэх нарахгүй л дээ. Шинэ нь Кенжигийн нойрон хүрэхгүй ядаж яхад интернет нь удаан болохоор яйдаа гэд хөрвөөжсэн ч шинийн дата урамшуулал эхэлснийг санандаа. Unitel-ийн 14-өөс 23 насны U брэндийн хэрэглэгчид байвал анхаарлаа хандуулаарай. Залуусын хүсэн хүлээдэг шинийн дата урамшуулал эхэлсэн байгаа мэлээ. Итгэвчүүлэхийн тулд 1484 гэсэн дугаар руу шүн гэж мессеж бичээл болоо. Ингэснээр шөнийн 12 цагаас өглөөний 7 хүртэл хязгааргүй дата ашиглах боломжтой болно доо. За тэгээд датагаа идэвхжүүлээд аниме өсснээрээ үзээрэй. За удалгүй Кенжигийн утсан дээр баахантай хоёр вэ. Математикийн гавл юм болохоор шууд л хариуг нь бодож байгаад эргээд явуулчихна. Харин өглөөс сэртэл өөрөө зурагтаар гарч ийна. Нөгөө виртуал ертөнц Оз нь урд нь халдлагын дөртөө такерт олчих. Хөл толгойн алдахгүй замраагүй болсон энэ нь хүмүүсийн амьдралд чөөр нөлөөлж байлаа. Кенжи сандраад аккаунтлогоо урах гэсэн боловч басангүй. Нөгөө компьютер тоглоод байсан ууртай хүүгээр дамжуулан найзтайгаа холбогдтол өнөөх нь Оз 2056 ширхэг тоон кодоор хамгаалагддаг. Харин өнгөрсөн шөнө хин нэгэн тэр кодыг нь тайлцсан болохоор ийм юм болж байгаа гинэ. Оз дотор өнөө хакерч нь Кенжигийн аккаунтаар орж аватарыг нь холголоод балааг нь авчина. Манай Кенжи өгн хэрэмний аватартай болж ороод ятгах гэсэн биш бүр хагцад боллоо. Гэтэл Кинг Казма гараад ирлээ шүү. Нөгөө компьютер тоглоод байсан ууртай хүүч нь Кинг Казма болж таарлаа. Ямар гिचэн тохиолдол вэ? Уг нь нөгөө хакерчин гарыг гүйцэж очиод баймилж байсан боловч салгалсан хоёр тэнэг сахилгагүй хүүхд орж ирээд анхаарлыг нь сануулж ирхнэ. За тэгээд симхигээр нь суларсан хакерчин гар өөр нэг аватарыг эзэснээ бурхан ч юм уу юу ч юм шал өөртөгтэй болчдөг. Ийм басан хонь нь манай Кинг Казмад орхноо шалгагдлаа. Бас нэр энэ хакерчин гар чи хүн биш юм байна. Яг үнэндээ Америкийн цэргийн баазаас гаргасан хиймэл оюун ухаан байжээ. Нэрийг нь хайрын машин гэдэг. Юунч нэлэн нэртэй. Ядж хахад Кенжи маань зурагтаар гараад тэрийг нь утсан Нацукигийн хамаатнууд бүгдээрээ шок. Нацуки ядж хахад Кенжиг Америкаас ирсэн аав нь бизнес хийдэг мэдгээд гоцч өгснийг хэлэх үү. Хамаг булгаан нэчлэгдээд цагдаа хамаатан Кенжиг гавлаад явна. Явхахаа өмнө Кенжи манай аав ээж завгүй байдаг болохоор энэ гэр бүлийн өрөөнд сул мэдрэх үнэхээр сайхан байлаа. Надад маш гоё байсан. Та нарт төвөгдсөн туушлаарай. Гэл сүртэй гарсан зүгээр л бай бай л гэдэм бэ. За гэтэл нөгөө хайрын машин чинь бүр том зүйлүүд нь нэвтэрсэн за. GPS, гал тэрэгний чиглэл, тог цахилгаан гэд бүгдийг нь холио мадан болгоод айж. Эннээс болж байхын төгжрээ болоод нөгөө сүртэй гавлуулаад явсан Кенжи маань эргээд Нацукигийн гэрлөө буцсан да. Гэр тарин эмээ болж байгаа замруугийн явдлыг хараад арга хэмжээ авах шийджээ.
олон нийтийн төлөө ажиллаж байгаа хамаг л аж ахуйч хамаатан садналуугаа залгаад бууж өгч болохгүй гэж зоригжуулна. Тэгснээ бүр засгийн газрын яам, тээвэр, аялал жуулчлал, гал төмөр, гамшигаас хамгаалах газар, цагдаагийн эсхийн даргатай ирээд алаад өглөө. Одоо л хичээхгүй бол үр хизээ хичээх юм. Чи чаднаа. Чи болохоор чадна гэж нэлийн ярианы фигүртэй айхтар юм байна да. Хэсэг хугацааны дараа нөхцөл байдал арай дээрдэж, Кенжич өөрний кодыг тайлж чадсанаар Осло нэвтэрч чаддаг. Өнгөрсөн шөнө дэлхийд дахинд 55 хүн өнөх айхтар урт кодыг нь тайлж чадсан юм байна л да. Гэхдээ манай Кенжигийн нэр дунд нь байдаггүй. Хамгийн сүүлийн үсгийг нь буруу бичсэн байж. Тэгэхээр алдсан биш сайн юм болж нэр нь цэвэрлэгдлээ. Оройн бөндөө найрлал. Гэхдээ одоо ч байдал хүн твэр. 2 сая хүн аккаунтаа буцааж аваагүй хайрын машиныг дийлээгүй л байгаа. Гэтэл нөгөө үзэн ядагдаад байдаг авах чинь та нар хайрын машиныг угаасаа дийлэхгүйгээд ундий. Энэ гар чинь хайрын машиныг бүтээсэн хүн болж тааруул яах вэ? Ямар нэгэн тохиолдол вэ? Тэр зүгээр л лов машинд илүү их зүйл мэдэх хүслийг нэмж өгсөн. Гэтэл Америкийн цэргийнхэн энийг чинь хөдөлтөж авъя. Туршиж үзэн гэснээ Осло хийчих. Энийг нь сонссон хэдэн хүмүүс шууд л авахлуу дайрч эмэн болж байгаа нь бүгдээрээ чиний буруу гэд урлаад идэв. Энийг нь эмээ ууртаа харж байлаа. Аваг ах хэмэд би танаас авсан мөнгөө эргүүлж өгөхийг л хүссэн юм. Энэ бүхэн таны л аж. Танаас мөнгө аваагүй бол ийм их мөнгө эргээд орж ирэхгүй байсан гэдэг. Гэтэл нөгөө эмээ чинь ууралж бүр жинхнээсээ алах гад дайраад эхлэх яах вэ? Аваг ахч би ирэх хэрэггүй байж гээд яваад өгнө. Тэгээд оройн манай Кенжи эмээтэй Ханафута гэх үзрийг тоглодог. Эмээ анхнаасаа Нацукийг сүд залуутай гэж худлаа бурж исэн гэж мэдчихсэн байна л да. Гэхдээ л Кенжид би ялвал чи ач ихнийг минь сайн харж чадна шүү гэд ялцдаг. Харин өглөө нэмээ нас орсон байлаа. Оозоос болж эрүүл мэндийн хяналтын систем салснаар анхны тусламж авалгүй нас орсон байдаг. Дахиад л Ооз. Өөр хүнд дахиад ийм харамсалтай явдал тохиолдуулахгүй тулд манай Кенжи хит хитэн хамаатны ах нартай зөв хайрын машиныг дарж авах шидэндээ. Нэг ахын цахилгаан барааны дэлгүүрээс суперкомпьютер авчираад, нэг ахын цахилгааны өрөг гүйцэтгэх загасны зэв авчираад, өөр нэг цэрэг ах нь Японы хамгаалалтын цэргийн баазнаас сүлжээний антентай машин авчираад алаад өглөө. Айхтар халуун өдөр болохоор суперкомпьютер нихалж таарна. Тэгэхээр хит талаахгүй тулд маш олон том мөсийг ториулаад авчдаг. Одоо King Kazma хайрын машинтай тултгал үлдлээ. Ууртай хүү тулаандаа бэлдээл. Уг нь амьдрал дээр тулдах онлайнаар тулдахтай хамаагүй л юм за мэдгүй. Бүх зүйл бэлэн болсны дараа King Kazma хайрын машиныг тулаанд дудлаа. Задлаж хайрын машин бахан зүйл авчидсан ч Kazma гарсангүй. Kazma түүнийг өмнө нь бэлдсэн өрөөндөө оруулж төгжээд живүүлж алах гин. Гэтэл ягаад ч нөгөө халах хэсгөө суперкомпьютер нь бараг шатлаа. Яасан гэсэн хамаатныхаа нэг салгалсан балай тэнэг амтай хамаг мөсийг нь насарсан эмээгийнхээ өрөөнд аваач тавьсан байл яах вэ? Энэ анимын эсрэг дүр нь хайрын машин ш бараг энэ хамаатнууд нь юм шүү. Ялагдсан хүү уурандаа нөгөө мөсийг нь зөөсөн ахынхаа нүрэн дундуур буулгаад байдаг. Гэтэл нөгөөх нь манай Кенжи дуурлаад эхлүүл яах вэ? Жилэн дэрснээс хойш хамгийн болохоо ажиллаа гинэ. Гэтэл гинтэл цаг явж дэлгэцээр цөмийн бөмбөгийн байршлууд харагдаж эхэлнэ. Нөгөө хайрын машин чинь уурсан юм уу ясын? Бүр хиймэл дагуулыг цөмийн бөмбөг дээр унах нэ. Уурсан King Kazma хайрын машин руу дахин дайрсан боловч бүр идүүлчлээ. Үүний дараа хайрын машин харагдах байдлаа өөрчилж айхтар том туулаа шиг болоод тавирчдаг. За ингээд бүр баларлаа. Нацуки нөгөө хэргуулчих гэдсэн аваа халуугаа залгаад эмээг насарсан гэдгийг хэлнэ. Эмээгийн үлдээсэн цахиан дээр гэр бүлийнхэн минь Вабисуки хизээ эргэж ирэхээ мэдэхгүй ч эргэж ирвэл өлсөж ирэх бах. Аваа хаглаж байгаа. Ургаж байгаа ногоонуудаар гой хоолойж өгөөрэй. Би түүнтэй анх уулзсан өдрөө өчтөрмөд л санаж байна. Яг л нөхрийн минжигтэй адилхан чихийг хараад их гайхсан шүү. Би одооноос чиний ээж гэхэд тэр юу ч хэлээгүй ч хэлээ. Миний гарнаас огтхонч тавиагүй. Түүнийг өөрийнхөө гэр бүлд хүлээж авч байгаа баяр баясгалыг минь гарцаагүй мэдэрсэн байх. Нэг гэр бүл учраас нэгнийхээ гарыг бүү тавь. Битгий амьдралынхаа боолн бай. Хүнд хэцүү зүйл тохиолдож байсан ч заавал цогтаа сууж хоолж байгаарэ. Та нартай цуг байсандаа би үнэхээр их баяртай байна гэж үтсэн байдаг. Уг нь л өчигдөр хутгатайгүйгээд за тэрч аав. Аваг ах харин машинаа хүртэл осолд оруулах хэмжээний хурдаар наашаарсан байдаг. Яг л эмээгийн загснаар бөөндөө сууж хоол идээд яаж хайрын машиныг дарах талаараа ярилцлаа. Хайрын машин тоглоомонд маш их дуртай. Тиймээс Нацуки гэр бүлээ төлөвлөөд боцотой Ханафута хүзэр тоглохоор болдог. Мэдээч хар багасаа л эмээтэйгээ тоглож өссөн болохоор сайн тоглох нь гарцаагүй. Хэрвээ хайрын машин ялвал Нацукигийн гэр бүлийн бүх аккаунтыг авна. Харин Нацуки ялвал хайрын машины эзэн аккаунтнуудыг буцааж авна. Тоглоом үргэлжилсээр, мөрийч ихсээр. Уг нь Нацуки ялж байсан ч хожигдож 74 хүн аккаунттай л үлддэг. Мөрөнд тавих 100 ч хүрэхгүй болохоор ингээд үргэлжлүүлж тоглож чадхааргүй боллоо. Гэтэл гинтэл аккаунтныхон тоо маш ихээр өсөд эхэллээ шүү. Тэднийг үзэж байсан хэдэн сая хүн бүгдээрээ Нацукид аккаунтаа өгсөн тэр байлаа. Оозын хоёр хамгаалагч сахиусан тэнгэрч Нацукиг эзэлж,
Манай хүний гаднах төр хөршлөгдөж байна. Ингэж ясаар эцэст нь тэр бүхэл аккаунтуудыг харийн машинаас авч чаджээ. Гэтэл нөгөө хиймэл дагуулчин цөмийн мөмөглөөш тэдний гэрийг чиглээд ундын. Энэ харийн машин ямар өшөө авд юм бэ? Бүх хүн сандралтаж эндээс холдыг их зур Кенжи маань дахиад лүнэ айхтар кодыг нь тайлж нэвтлээд орч чадна. Гэтэл харийн машин саад болчихноо. Дахиад өөртөө бодож орсон боловч дахиад л саадуулна. 3 дахь удаад цээжээрээ хурдан бодож бичих үед хамраасан цус гараал. Хайрын машин дахиад саадуулах гэхэд Кинг Казма ашгүй гарч ирээд түүнийг цөм цохиод авандаа. Уг нь Кенжи зөксөх төвчөн дээр намж тарсан боловч хурдтай нисчихсэн болохоор шууд зогсож чадахгүй. Байршлаа арай жаахан өрчилж хажууханд нь ундаг. Гэхдээ унсан газраас нь халуун гаршаан ундраад баг сайн болсон юм шүү дээ. Өдөр нь хүмүүс гашуудах зураа эмээгийн төрсөн өдрийг тэмдэглээл. Ямар ч тач авгаах зурагтаар гарч хідэн хамаатнууд нь Кенжиг Нацукитэй өнсүүлэх гэж хаал. Инхүү цус содруулан очиж буй Кенжи халуун дулаанаар инээж буй гэр бүлээр нь энэхүү аним маань дуусна юм да. Гэр бүл яг л модны мөчир шиг олон тишээ салаалж ургадагч эцсийн эцэст үндэснэгтэй мод үлээ. Ингээд дараагийн бичлэг хүртэл нэрээ subscribe дараарай. Bye bye.